За мэнтрүгээ. За их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. За тэгээ хэд хэдэн асуулт байна. За хяналт шалгалтын олон улсын шилдэг дуршлага, шинэ арга хэрэгсэл нэмэгдүүлэхээс илүүтэйгээр өнөөдрийн манай их хурлын хяналтын механизмыг мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаа, давтан хяналт олон нийтийн оролцоонд суурилан сайжруулж бэхжүүлэх ямар арга байгааг энэ хуулиар гаргаж ирэх үндсэн зорилготой гэж ингэж харж байгаа. Тэгээд гишүүд маань яриад байна. Албан сайд засгийн газрын гишүүд төрийн өндөр албан тушаалтнуудын өгсөн тэр хугацаатаа хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ, хариуцах субъектын тодорхойлсон тэр мэдээллүүдийг миний хувьд бол энийг албан мэдээлэл гэж үзээд, амлалт гэхээс албан мэдээлэл гэж үзээд энийг нэг ингээ бүртгээд бүр ил тод болгоод энийг ингээ хэрэгжүүлэх тийм арга механизм байвал ямар вэ гэсэн юм. Тэр нөгөө хэрэгжүүлэх арга зүй талаас нь л ярьж байна л да. Тэгээ энэ бүгдийг сайд нарын мэдээллийг, өндөр албан тушаалтны мэдээллийг бүртгэдэг энэ системийг хийгээд тэгээд энэ дээр нэг хугацаа тавиад жишээл 3 сарын дараа, 6 сарын дараа, за жилийн дараа ч гэдэг юм уу, тийм биелэлтийн тайлан гаргах гэдэг юм тавьж өгөөд, за тэгээ бүр энийг гаргаад ирэхээр биелэгдээгүй амлалтын амлалт тус бүрээр энэ тэр шалтгааныг нь гаргаж тайлагнажэвэл гишүүдэд хаана юм амлалтанд хариуцлагатай болоод гишүүдч мэдээлэл ингээд аваад явах. За мэдээж энэ гишүүд гэхээсээ илүү төр засаг, за гүйцэтгэлийнхэн дорноо. За хоёрдугаар асуулт нь бол хяналтын байгууллагуудынхаа уялдаа холбоог хэрхэн сайжруулах вэ? Гол нь бид нар аудит гэж байгаа. Үндэсний аудитын газар тэр энэ хяналтын байгууллага үйл ажиллагааны давхардлаа, орхигдлыг арилгахад нэгдсэн мэдээллийн сан хяналтын дүнг арилгах, ашиглах тэр механизмыг бий болгох. Өөрөөр хэлбэл би энд бол аудитын газрыг бол ерөөсөө хамгийн чухал үүрэгтэй төрийн аудитын байгууллагын дүгнэлтэнд парламентын хяналтын ажиллагааг эхлүүлэх үндэслэл болно гэсэн зүйлийг хуульдаа заавал ямар вэ? За бид нар энэ аудитын байгууллагынхаа дүгнэлтэн дээр бид бол ингээд хөгжлийн төлөвлөгөө хилцэж байна. Аудитаас ийм дутагдал зөрчил гарсан энэ төргээд ингээд дүгнэлтүүд гардаг. Төсөв хилцчээдэг, дүгнэлтүүд зөндөө байж идэг. Тэгсэн мөртлөө дараа нь дахиад яг тэр төсөл хөтлөр нь тэр зөрчилтэй мөртлөө дахиад ороод ирдэг. Тийм учраас энэ аудитын шалгалтын мэдээллийг их чухалчилж үзэх нь чухал байна гэж бодож байна. За улсын их хурлын хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан гэж байгаа юу? За тэр байгаа бол энийг хэрхэн өргөжүүлж хөгжүүлэх боломжтой байна вэ? Гишүүдч бай. Бүхэл оролцогч талууд энийг ингээ харж яадаг. Шалгалтын тайлан, аудит, дүгнэлт, хэрэгжилтийн явцыг нэг платформ дээр төвлөрүүлээд тэрийгээ тэр бодит цаг хугацаанд нь харж байдаг. Ийм байх нь их бид нарыг үр дүнтэй энэ хяналтын үр дүнг нь гаргахад хэрэгтэй. Бидний ч хамгийн гол сул тал бол хяналт дүгнэлтийнхаа хэрэгжилтийг баталгаажуулахын тогтолцоо маань энд сул байгаад байгаа. За эндээс болоод шалгасан ч мартсан ийм асуудал болоод нэг шалгалаа тэгээд эргээгээд ингээд мартаад тэр нь ингээд орхигдчих явдал байгаа л асуудал байна гэж бодож байна. За ийм асуултуудыг асууя. Тэгээд тодруулнаа. За хариун зэ гişүн. Хариулъя. За би хариулъя. Гал доторх гишүүн бас хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорон дээр өгөгдсөн үүрэг даалгавруудыг бас хамт харж ийсэн тийм ээ, маш олон үүрэг даалгавруудыг дахин өгөөд байдаг. Тэгээ хэрэгжээгүй асуудлууд дээр хариуцлага тооцоогүй явцсан байдаг. Гэх мэтчлэн юм ямар ч хяналтгүй байна гэдгийг бол бас харсан. Тэгээд энэ бол хоёр талын алдаа дутагдaltaй байна. Нэг ялангуяа
бид нар гишүүд байнгын хороод ч гэсэн өөрсдөө өгж байгаа үүрэг даалгаврууд нь биелэх боломжтой байна уу үгүй вэ гэдгийг ч гэсэн харах ёстой тийм ээ. Тэгээ ийм ч учраас ер нь одоо энэ тамгын газар өөрөө энэ хууль зүйн дүгнэлтүүдийг ч гэдэг юм уу одоо яг мэрэгжлийн байдлаар хандаж бас зөвлөгөө өгдөг байгаасаа гэсэн ийм агуулгуудаар нийтлэгээр бол орж байгаа. За нэгдсэн цахим систем бол бүрдүүлж улсын их хурлч тэр, засгийн газарч тэр, за мөн түүнчлэн олон нийтч тэр харж болох бололцоотой юм нэгдсэн системийг одоо хөгжүүлье гэсэн ийм зорилтыг 16-гийн 10 дээр бол оруулаад өгчихсөн. Цахим системүүд байхгүй гэсэн үг бол биш, тус бүртээ байгаа, харин хооронд нь интеграцчлах, за мөн түүнчлэн олон нийтэд нээлттэй болгох асуудлыг бол чухалчилж оруулж өгсөн. За 16-гийн 11 дээр одоо манай засгийн газрын гишүүд бусад одоо байгууллагын удирдлагуудын амлалт гэдгээс айчих вэ. Үүн дээр нь бол тодорхой хугацаатай хэрэгжих боломжтой амлалт үүрэг гэж байгаа. Тэгэхээр жишээлбэл би танд одоо бичгээр хариулт одоо өгнө гэд эндээ амлцдаг, тэрнийгээ биелүүлдэггүй. Тийм ээ. Эсвэл одоо би одоо энэ ажлыг одоо дараагийн сар яг оруулах гэж байна. Дараагийн одоо засгийн газрын хуралдаанаар яг оруулах гэж байна гэж хэлээд байдаг. Гэтэл одоо нөгөөх нь бэлдэггүй. Гэх мэтчлэн асуудлуудыг бол одоо тодорхой бүртгэж аваад энэ дээрээ хариуцлагын ч гэсэн бас ярьдаг байх нь зүйтэй гэж оруулсан. За хуулийн 17-гийн 6 дээр яг энэ аудитын тайлантай холбоотой аудитын тайлангийг авч үзээ дүгнэлт саналыг одоо хамт хилэлцэн. За үүнтэйгээр холбоотойгоор яагаад ер нь ямар ч хариуцлагууд одоо өр нөлөө гарахгүй байна вэ гэхлээр бид нар өөрсдөө хариуцлага тооцох энэ саналуудаа энэ шийдвэрүүдээ өөрсдөө гаргахгүй байна. Өөрсдөө үүнийгээ тайлангуудаа уншихгүй байна, тийм ээ. Тэгэхээр энэгүй агуулгаараа бид нар өөрсдөө хариуцлагыг одоо чангатгаад ирэх юм бол яг энэ аудитын тайлан ч гэсэн өөрөө ач холбогдолтой өр нөлөөтэй болж орж ирнэ гэсэн ийм одоо төлөвлөгөөтэйгээр энэ хуулийн өөрчлөлтүүдийг хийж оруулж ирлээ. Гал удрах гишүүн тодруулъя. За баярлалаа. Бид нар одоо хамтдаа бас энэ хурал дээр гарч байгаа, байнгын хорон дээр гарч байгаа тогтоох шийдвэрийн хянж үзсэн. За энэ дээрээс бол бас нэлээд олон зүйлийг бас ингээ харагцсан. Тийм учраас биднэрт энэ сайжруулах зүйл их байгааг нь харагдсан. Тэгэхээр хамгийн гол нь одоо бид бас энэ давхардлыг бууруулах тал дээр энэ тэнд л олон газар хяналтын байгууллагууд тусдаа ингээ хийгээд байгаад байгаа бол энэ хяналтын төлөвлөгөөг ингээд байгууллага хоорондоор нь уялдуулаад хамтарсан шалгалтыг одоо зохицуулдаг, энийгээ төлөвлөдөг юм болгоул ажил сайжрах юм байна гэж ингэж харагдаж байгаа. Тэгээ би түрүү хэлээд байгаа аудитын дүгнэлт бол парламентын хяналтын их сурвалж байна гэсэн зүйлийг энэ хууль тодорхойлж өгөөд аудитын дүгнэлтэн дээр үндэслээд аудитын дүгнэлтийг бид нар маш сайн одоо харж тэрийг мөрддөг байх хэрэгтэй. Тэгээд парламентын хэн шалгах сонсгол, хяналтын сонсгол зэргийг За үг хэллээ. За Батын Батбаатар гишүүн асуулт асуув. За өнөөдөр ингээд их хурлын даргын санаачлан